За өдрийн төргийн бизнес янд подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнес минь редактор даваад ирж байна. За өнөөдрийн дугаараар одоо нэгэн бизнес эрхлэгч эмэгтэй гүрээд байна. За хуучнаар бол бид нар одоо ахуй үйлчлэгээний салбар гэдээ ярьдаг байсан тий. За одоо яг зүгээр албан ёсны одоо классик олон улсын нэршлэр одоо гутлын салооны бизнес загварыг хөгжүүлж байгаа CSL компани үүсгэн байгуулагч. За одоо хүмүүс мэдэх байх Shoes Love гэдэг брендийг хөгжүүлэгч үүсгэн байгуулагч Чимэд Заяа ирсэн байна. Өдрийн минь төргий. За өдрийн минь төргий. За подкастнда урьж оролцуулж байгаад баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр сая бид дурд яг ахуй үйлчлэгээ гэдэг бол нөгөө одоо хуучин нийгмээс үлдсэн одоо ерөөхдөө хуучирж байгаа юм ойлголт юм да. Залуу яг ахуй үйлчлэгээ гэхээр бас сайн бууж өгөхгүй л ах шиг байна. Тэгэхээр бол гутлын салон гэд ярил илүү ойлгомжтой байх те. Тэгээд энэ маань бол ахуй үйлчлэгээ гэдэг ойлголтын одоо нэг хэсэг нь болж өгч байгаа гэдэг. Ерөөхдөө энэ чиглэл зүгээр яг яаж хөгжиж гэнэ ч гэдэг юм уу, энэ салбарын өөрчлөлт яаж явж гэнэ гэдэг одоо бол нэлийн юм өөрчлөгдөж явах шиг байна. Энэ дээр жаах ингээ нөгөө нэг хуучин үеийнхэн шинэ үеийнхэнд нэг юм гоё тайлбарлаад өгвөл таа. Ер нь бол яг ахуй үйлчлэгээ гэдэг маань дотроо бол маш том салбартай. Дотор талд ахуй үйлчлэгийн дотор ч ганцаа одоо гутал биш. Одоо хувцас орно, өсчин, гоо сайхан одоо тэгэл цаг засвар ер нь л одоо хүний ахуй хэрэгцээнд тохиолддог асуудлуудыг шийддэг мөн одоо шийддэг баг бүх л үйлчлэгээнүүд л ахуй үйлчлэгээ гэдэг салбар руу ордог. Гэхдээ одоо орчин үед болохоор ахуй гэдэг үгийг маань бас жоохон зарим нөхцөлд бас ойлгохгүй энэ одоо нэршил маань жоохон хоцрогдоод ч байгаа мó бас зарим үед одоо иймэрхүү хандлага бол байгаа. Гэхдээ одоогоор бол нөгөө яг одоо энэ нэршлиг бол сольсон юм бол байхгүй. Тэгэхээр ахуй үйлчлэгээ гэсэн нэг нэр томьёонд орлоо одоо энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За манай компанийн хувьд бол 2008 оноос эхлээд энэ үйлчлэгээг анх Монголд анх энэ гутал цэвэрлэгээ арьс арчилгааны чиглэлээр энэ үйлчлэгээг оруулж нутагтаа Монгол улсад нутагшуулж ингэж эхэлсэн байж байгаа. За тэгээд ер нь бол хэрэгцээ маш их байсан тухайн үедээ. За энэ цаг агаарын байдал, эрсдэс уур амьсгал тэгээд энэ нөгөө байдлаас шалтгаалаад одоо манай улсын одоо нөгөө одоо шороо одоо тоосчлт маш өндөртэй. Энийгээ дагаад бас нэг цэвэрлэгээ бол зайлшгүй шаардлагатай маа гэдэг үндсэн дээр бол энэ бизнесийг хийх зорилгоор хийсэн дээ. Ер нь ингээд 2008 онд үүссэн гэж байна. Тэрнээс хойш одоо энэ чиглэл яаж өөрчлөгдсөн бэ одоо? Энэ чинь бол тодорхой нэг одоо за Европ болон одоо бас одоо манай урд хөршид хөгжсөн юм соёо шүү дээ. Тэрхэд тий. Энэ нь манай одоо Монгол улсад яаж одоо өөрчлөгдөж хөгжиж байна? Бизнесийн хувьд ч бас энэ хэрэгцээний хувьд. Ер нь бол энэ гутал цэвэрлэгээ гэж ер нь Монгол улсад анх бол огт ойлголт байхгүйсэн. Ерөнхийдөө бол гутлын засвар гэж бол байсан. За энэ засвар үйлчлэгийг бид нар цэвэрлэгээ арьсыг одоо гутлыг цэвэрлж өмсдөг юм а гэдэг одоо энэ одоо соёлыг одоо хэрэглэгчдэд үзүүлэх энэ чиглэлээр эхлээд ажиллаж гисэн дээ. Тэгээд эхлээд цэвэрлж болдго юм уу гэж одоо гайхах зэрэгцэжсэн бол одоо нэг 3-4 жилийн дараанаас гутлаа цэвэрлэж өмсөхгүй бол болохгүй юм байна гэдгийг хүмүүс одоо сайн хэрэглэгч нар одоо мэдээд тэгээд одоо энэ чиглэлийг л одоо хүмүүс соёл болгож түгээхээр л одоо энэ хүртэл ажиллаад ингээд явж байна да. Тэгэхээр танаа одоо бизнес болгол ямар нэг одоо өөрчлөлт орж штэ орчин үед өөрчлөлт гэдэг нь өөрийн одоо амьдралын марг одоо хэмнэл болчлаа тий. Тэгэхээр яг танаа чиглэлийн хувьд танаа бизнесийн хувьд яг ямар гол өөрчлөлтүүд явагдаж байна тий. Танах бол миний мэдхээр бол ингээд бас нэлийн сүлжээ байдлаар илүү нэг юм дараа өндөр түвшинд гэх юм уу тий. Үний үйлчлэгийг үзүүлдэг шүү дээ. Ер нь бол тий манайх бол Shoes Love гэсэн брендийг анх тий франчайзингаар бол Монгол улсад анх нэвтрүүлсэн. За тэгээд ерөнхийдөө сүлжээ одоо маягаар одоо ингэж нутагшуулах юм зорилго тавиал ингээд аль болохоор хэрэглэгчдэд гэрте орхон тэгээд одоо нөгөө үйлчлүүлэхэд хялбар одоо нөгөө одоо юмаа байрал ингээд нөгөө нэг хол явахгүй одоо тий юм хааж авахгүйгээр аль болохоор хүн одоо олон хүн суурьсан юм эсвэл үргэлж одоо байнга ордог иймэрхүү супермаркетуудын одоо нөгөө супермаркетд байршихаар ингэж анханасаа төлөвлөж ингэж хийсэн байгаа. Тэгээд одоогоор бол Улаанбаатар хотод нэг 20 сүлжээ салбар нэгжтэйгээр нэг франчайзингийн Сэлэнг аймагт нэг салбартаа ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь бол одоо
жил ирэх тусмал өөрчлөгдөж байгаа. Анхнаасаа эхсүүлэл анх одоо солон гэдэг нэрийг гутлын гоо сайхан гэд бид нар анх өгчсэн. Ягаад гэвэл бид нар хөлийг хамгаалж байгаа учраас нүүрний арьстай бас ялгаагүй хөлний арьсыг хамгаалдаг юм одоо бүтээгдэхүүн байна гэж үзээд тэгээд 2 3 одоо энэ нэг 18 9 жилийн хугацаанд нэг 3 4 стратеги 3 4 удаа одоо 3 удаа апдейт хийж нэг алсын хараа одоо зорилго ураа бүх юмудаа 3 удаа нэг өөрчилсөн байж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ яагаад өөрчлөгдөж байгаа вэ гэхээр мэдээж одоо нэг орчин үеийн чиг хандлага дээрэс нь энэ салбарын хөгжил тэгээд одоо биднээсээ нөө зорилгодоо хүрсэн байдал энэ зэрэг эднээсээс одоо шалтгаалаад ингээд багаар өөрчлөлт жил өөрчлөгдөд явж байгаа. Ер нь бол энэ салбарын хөгжил бас өндөр түвшинд л явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр миний төсөж байгаагаар бол одоо 2 жил гаруй өмнө бол тантай би ярилцлага хийж ирсэн тест. Тэр бас тухайдаа ковидын дараахан байж байна. Тэрнээс хойш ер нь яг гол өөрчлөгдсөн зүйл юу вэ? Тэ бас хүмүүсийн одоо хэрэглээ зам төлөв бас яаж өөрчлөгдөж байна? Тэ одоо ялангуяа тэр нэг гутал талдаа гэх юм. За ер нь бол өөрчлөгдөж байгаа тийм мэдээж бас бүхэл бизнес өөрчлөгдсөн ковидын дараанаас ихсүүлэл одоо бүх юм өөрчлөгдсөн. За ихэвчлэн ковидын үеэр бол хүмүүс нэг онлайн гэрээс ажиллах бас гэрээсээ одоо үйлчлэгээ авах энэ хэлбэр рүү одоо маш ихээр одоо шилжсэн. За манай үйлчлэгээний хувьд бас жоохон онцлог. Шууд бас онлайн үйлчлэгээ ингээд нөгөө гэрт нь очиод нөгөө гутал хувцас ингээд харж үзээд ингээ авах бас боломж. Дээрэс нь одоо онлайнаар шууд одоо хүмүүсийн сонголт эдгээр бол бас жоохон хэцүүдүү байдаг. Гэхдээ бид нэр одоо зайлшгүй шаардлагаар одоо бас энэ онлайн үйлчлэгээ, онлайн одоо хүргэлт үйлчлэгээ онлайн хэрэгцээг одоо бас өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлэх гээд одоо ингээд туршаад ядаж нэг талдаа эсвэл хоёр талдаа ямар байж болох нь гэж туршаад ингээд явж байна тий. Ер нь бол бизнесийн одоо нөгөө процессын үйл ажиллагаа нэлээ өөрчлөгдсөн. За процесс дээр болохоор зэрэг нэлээ одоо энэ жил бид нэр Голомт банкнаас бид нэг менторшип хөтөлбөрт хамрагдаад 24 онд гэсэн. За сүүлийн нэг намраас 9 сараас нэг 12 сар хүртэл юм уу бид нар одоо Голомт банкнаас зарсан эмэгтэйчүүд бас бизнес эрхлэгчдийг дэмжих юм хөтөлбөр байгаа. Тэр хөтөлбөрт манайх тусгайлсан байгууллагаар ингэж оролцоод за өөрсдийнхоос энэ стратеги, алсын хараа, энэ процесс бүх юм дээр бас өөрчлөлт хийж одоо энийг хэрэгжүүлээд одоо 25 гараад хэрэгжүүлээд ингэ явж байна. За ер нь бол ментор хөтөлбөр гэдэг маань өөрөө болохоор зэрэг маш цаг хэмнэсэн. Дээрээс нь болохоор одоо туршлагатай хүмүүсээс нөгөө туршлагын одоо судлаад өөрөөсөө бас тэр хүмүүстээс ярьж гэж нөгөө төлөвлөлт юм боловсруулдаг учраас бас зөвлөх үйлчлэгээ гэдэг маань өөрөө бол бид нарт маш их өгөөж өгдөг. Ментор ментортэй бид нар байна гэдэг маань бас бид нарт бас айгуу тийм олон давуу талыг бас авчирдаг ийм үйлчлэг байгаа. Тэгээд манай байгууллагын хувьд бол одоо яг үүсэн байгуулагдсан цагаасаа ер нь одоо ийм хөтөлбөрүүдэд байн хамрагдаж энэ зөвлөлт үйлчлэгэнд хамрагдтал хамгийн сүүлийнх нь Голомт банкны тэр хөтөлбөрт хамрагдсан. Ерөнхийдөө яг таны алсын харны тухай би тусдаад гэж асуун. Эхлээд яг танай бизнесийн онцлогийг бас манай үзэх сонсогчд ойлгосоо гэж бодоод байна л да. Хэрэглэгчд маань юу гэдгийг хэрэглэгчдийн хэрэгцээ ч гэдэг юм уу тэд нар манаас яаж өөрчлөгдөж जैन те. Одоо ингээд залуучуудын хандлага бол юу гэдгийг илүү нөө тогтвортой хөгжил үзэл баримтлалыг эрхэм мэлдэг те. Илүү нэг одоо юу гэдгийг нөөцийг баг хэрэглэгч гэдэг юм уу. Ихэд хандлага бол яг өөрчлөгдөд нь шүү дээ. Энэ яг танай бизнест яг яаж бууж байна? Ер нь бол одоо энэ хамгийн чухал нь манай бизнесийн хамгийн одоо чухал зорилт бол яг энэ хүмүүсийн хандлага энэ одоо хэрэгжилж байгаа одоо өөрсдийн үзэл бодлын энэ өөрчлөлттэй маш уялдаатай байгаа. Хамгийн ихнийх нь болохоор зэрэг бид нар нэгдүгээрт одоо энэ завгүй одоо энэ цаг үед одоо залуучууд гэр бүл энэ хүмүүсийг одоо нөгөө тэнцвэртэй амьдруулахад бас хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь одоо цаг завыг хэмнэх гэдэг
Нэгдүгээрх нь, хоёрдугаарт эдийн засгийн хувьд бас нөгөө одоо хуучин одоо гутал хувцсыг одоо дахин одоо удаан эдлэгийг нь хурцсах, насжилтыг уртасгах ийм одоо бас бизнесийн хувьд бол биднээс үйлчлэгээний хувьд бол ийм бас нэг зорилт байгаа. Зорилт яг нь ер нь бол хандлага нь тийм болсон учраас бид нар одоо энэ хандлагыг дагаад хэрэглээ уртасгаж одоо нөөцийг хэмнэ гэсэн ийм алсын хараатаагаар ингэж үйл ажиллагаагаа одоо явуулж байна да. Ер нь бол одоо хүмүүсийн хэрэглээ чинь жил ирэх тутам өөрчлөгдөж байгаа. Анх одоо энэ бизнес эхэлж байхад хүмүүсийн хэрэглэж байгаа ихэнх юм нь гутал ээж байдаг байсан. Хавар ерөнхийдөө нэг арьсан гуталт их давуу өмсдөг, хэрэгэлдэг байсан. Ботинг тий өвөл хавар наврын бүх юм нүстэй юутай бүгд л арьсан ийм гуталнууд бол их хөвчлэн хэрэгэлдэг байсан бол одоо хүмүүсийн хэрэглээ нь хөвчлэн спорт гутал тал руугаа одоо үйл зөнгөл одоо спорт готлыг өсдөө янз бүрийн төрөйтэй төрөггүйгээр тэгэл загвар нь одоо бас янз бүр болоод тухайн материалын бас ингээд нөгөө нэг материал нь бас өөрчлөгдөд одоо дэлхийн үйлдвэрлэгч нар маань ч гэсэн хүртэл эко одоо ямар эдийн тий байгаль дээлтэй гэсэн ийм материалуудаар гутал бүтээгдэхүүнээ бас хийж байгаа хувц бүтээгдэхүүнүүдээ тэгэхээр бид нар бас тэрийг одоо цэвэрлэх арга аргачлал технологи энэ бүх юм нь бас л дагаад хувьсаж өөрчлөгдөх шаардлага тулгараад тэгээд тэрийгэ дагуулад одоо бүтээгдэхүүн ч вэ нүү одоо нөгөө технологи цэвэрлэгээний үйлчилгээний бүх юмуд нь бас дагаад хувьсаал ингээл өөрчлөлттэй явж байгаа. Ерөнхийдөө бол бид нар чи ер нь одоо суралцагч байнгын суралцагч байж ажил бас бизнес явдаг гэж бас яг бас нэг зүйл сонирхмор байгаа нь одоо ялангуяа танай бизнес төр бол одоо бусад бизнесүүд хэлэх юм байгаа гэж бодож байна. Юу гэхээр бол танайх ч юм хэрэглэгчтэй ингээд байнгын тулж ажилладаг те одоо үйлдвэрлэлийн бизнесээс биш өөр дистрибьюторуудад бараагаа ингээд өгөөд явцдаг тийм бол бизнес биш. Байнга хэрэглэгчтэй тэр тусмаа одоо яг биечлэн одоо тэр харилцааг зохицуулах ажил өдөр тутамдаа гардаг штэ тий. Одоо өдөр хэдэн зуун гутал наашин чаашин болгож байгаа. Тэгэхээр яг хэрэглэгчийг яаж тогтоон барих те хэрэглэгчийн тэр лоялтиг яаж бий болгох гэдэг дээр таны туршлагыг өгөө танайх нь. За ер нь бол манайх ч 2015 оноос нэг процессын програм гэдэг юм програмыг өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна. За тэр програм дээр бол бид нар нөгөө процесс өөрчлөлт янз бүрийн одоо асуудал одоо гарч байгаа одоо санал хүсэл бүх юмыг ингээд нөгөө програм дээр жижигээр ингээл нэмэл одоо сайжруулалт хийгээл ингээ явдаг. За хэрэглэгчийн талаас нь ч гэсэн одоо санал хүсэлт гомдлыг хүлээж авдаг бас нэг програм. За дээрэс нь одоо тэндээс одоо бүхэл тоог бол бид нар харж болдог. Жишээлх юм бол одоо өнөөдөр хэдэн гутал, маргааш хэдэн гутал, одоо түрүү сард хэдээс энд нь хэдэн ингээд яасан хэдэн хэдээр одоо хоригдсон байна, хэд нэмэгдсэн байна. За ямар гутал ирж гэн төрөйтэй төрөг гэл одоо хувцсан дээр ч гэсэн бүх юм маань бүгд мэдээлэл дээр үндэслэгдэж байгаа болохоор одоо энэ нас манай нэг давуу тал гэж одоо өөрсдөө харж байна. Тэндээсээ бид нар одоо нөгөө гомдол дээр одоо яах вэ? Мэдээж одоо дутагдал байлгүй яах вэ? Шүүмжлэл гарна. Тэр болгон дээр бид нар ажилдаг. За тэгээд аль болохоор одоо хэрэглэгчтэй хариуцлагатайгаар одоо тэр гомдол санал. Ер нь гэхдээ биднээс үйлчлэгээ гэдэг маань өөрөө хуучин ямиг сэргээн засварлаж байгаа гэдэг утгаараа одоо тухайн хүний хүлээлт ямар байх вэ гэдэг бид нар бас яг одоо 100% хэлж мэдэхгүй. Гэхдээ аль болохоор ийм болно гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлаж нөгөө хүндээ ойлгуулах энэ тал дээр илүү их ажилладаг гэж болно. Шинэ бараа бүтээгдэхүүн гэх юм бол шууд одоо хэрэглэгчийн гар дээр шууд очиод одоо энэ юм гээл те тэр хүн тэртээ түрүү шинэ юм авч байгаа учраас сэтгэл ханамжин ч гэсэн мэдээж нөгөө сонгож авч байгаа учраас өөр манай бүтээгдэхүүн үйлчилгээний дараах байдал гэдэг маань өөрөө мэдээж нөгөө зарим хүмүүс сэтгэл мэдээж дундуур зарим нь сэтгэл ханамжигтай зарим нь гомдолтой ч юм уу ингээд янз бүр байдаг. Гэхдээ бид нэр ингээ хараад за энэс одоо энэ үйлчилгээний дараа энэ яг ийм эрсдэлтэй яг энэс илүү болно одоо энэс сайн болно одоо энэ зэрэгтэй болно эдэр гэдгийг бол бид нар мэдээж мэргэжлийн хүмүүсийн хувьд бол мэдээж хараад тэрийг одоо тайлбарлах нөгөө хүндээ ойлгуулах ийм л одоо танин мэдэх хүн таниулах гэдэг юм уу? Тийм одоо ажлыг илүү одоо төлхөө хүмүүстэй зааж суралцдаг. Та түрүү ярьж байгаа сэлэнгэд нэг франчайз нэгдсэн гэдэг. Тэгэхээр бол одоо танай бизнес модельийг
тэнд байгаа хүн ашиглаад бас өөрийн бизнесийг хийж штэ. Тэгэхээр яг одоо үгийн та нарын бий болгосон ноу хау гэдэг юм уу энэ хэрэглэгчтэй харилцах энэ одоо систем яг франчайз болоод ажиллахаар яг юу мэдрэгдэж байна тийм тэ тэнд байгаа хүмүүс энэ юу хэрэг бизнес моделээр ингээд цаашаа ингээд франчайз маягаар тэлэх гэдэг юм уу? Тий, ер нь төлөвшсөн байх гэж харж байна. Ер нь бол манайх одоо энэ 18 жил бизнес эрхлэхийг ер нь яг ингээ франчайзинг хийхэд яг бэлэн болцсон гэх юм уу одоо тийм ер нь бол бэлэн болцсон одоо бүх юм нь технологи, ноу хау, стандарт одоо нөгөө технологийн карт шууд дээрэс нь одоо процессын програм нөгөө ажилчдад одоо сурах гарын авлага гэдэг юм уу тийм ингээл бүх юмд нь одоо ингээд шууд одоо бэлэн бизнес л гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө одоо франчайзинг авсан хүмүүс ч ялгаагүй яг л манай стандартын дагуу ингээл ажиллаж байгаа тийм шаардлага бас тавина. Тэгээд тавьдаг. Тэгээд мэдээж одоо манай нэр хаяг одоо нэр гэдэг маань өөрөө бас цаана амар том хариуцлага учраас одоо тэр нэрийг бас сайн л байлгах хэвээр хариуцлагатай тийм. Тэгвэл танаа бий болгосон ноу хау ингээд копидэгдээд одоо хуулбарлагдаад явхад тэр нь болж ийн гэж бод. Тийм болно тийм. Ер нь цаашид франчайзер хэр зэрэг тэлэх төлөвтэй. Ер нь бол тий франчайзинг тэлэх төлөвтэй өвшөө зорилготой. Тэгээд яг ихний ээлжинд бид нар орон нутгуудаар орон нутгийн одоо аймаг яваар төлөвлөсөн байж байгаа. Тэгээд яг сонирхож байгаа хүмүүстээр бид нар яг нодлон Сэлэнг аймгаас өмнө 1-2 жилийн өмнөөс эхэлсэн байж байгаа л да. Тэгээд танилцуулга маягаар ингээд нөгөө хүмүүстэй уулзаад яг өөрсдөө яг бизнесийг танилцуулаад ингээд бүр их нэг өргөн далаацтай бол арай ихтэйг байгаа. Тэгээд яг 1-2 дээр эхлээд туршиж үзье гэсэн нөгөө зорилготойгоор Сэлэнг аймагт нэг ингээд ер нь бол боломжтой байна. Хэрвээ одоо франчайзинг дээр ямар нэг алдаа, ямар нэг одоо хийж хахад нэг асуудал гарах вэ? Одоо эндээс шүү ямар асуудал нэммээр байна гэсэн дээр тэрийг ингээ харах зорилготойгоор эхлээд нэг газар ингээд франчайзинг хийгээд ингээд явж байгаа. Тэгээ одоо ер нь бол боломжтой байна гэж дүгнээд тэгэл төрж байгаа. Тэгэл төрөөд тэгээ одоо цаашдаа нэлээ өргөжүүлээд ингээд ер нь бол нэлээ одоо зорилго байна франчайзинг орно. Ер нь зүгээр яг нэг бизнес чи өрсөлдөх чадвар гэдэг нэг төлхөр ойлголт байгаа. Яг танай бизнесээ одоо бол бас нэг үе бол готлын салооны одоо энэ төвүүд салаанууд гэх юм үү те эдгээр маань олширж байна те. Тэгэхээр бол тодорхой өрсөлдөөн бий болж байгаа. Танай хувьд яг гол өрсөлдөх чадварыг тодорхойлдог зүйл гэвэл юу ч хэлэх үү? Тий, ер нь бол одоо яг энэ гарааны яг ийм төрлийн ижил төрлийн бизнес яг гутал цэвэрлэгийн арчилгаа гэх юм бол бас нөгөө аюу олон бий болж байна л да. Гэхдээ одоо технологийн хувьд бол арай өөр ах бүгдээрээ дорд орол одоо хаанаас суралцсан байна уу те өөр байгаах. Тэгээд манай хувьд гэх юм бол одоо тэр болгоноос бүгднгээс нь олон юмар давуу байгаа. За нэгдүгээр талх юм бол бид нар хамгийн анхдагч одоо энэ үйлчлэгээ болоод нэвтрүүлсэн байгаа даа тий. Гэхдээ анхдагч гэдэг маань өөрөө одоо бүх юмны жишг болж явах хэвээр. Тэгэхээр ер нь л жишг болоод явж байгаа гэж өөрсдөө үздэг. Ер нь яг л адилхан үйлчлэгээнүүд хийдэг. Шинэ үйлчлэгээ оруулж ирэхэд ч гэсэн бид нар арай төрүүлдэг гэх юм уу. Тэгэхээр мэдээж бид нар өрсөлдөгчөө байнга судалж байгаа шүү дээ. Тэгэл харахад дараа нь манай үйлчлэгээнд яг адилхан ингээл хийж эхэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг магадгүй одоо бид нар тэднээсээ түүчлээ явж байгаа гэдэгт бол итгэлтэй байгаа. За хоёрт нь гэх юм бол мэдээж одоо энэ процесс компани одоо ийм системээр одоо ажилдаг одоо ийм баг ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ дээрэс нь одоо мэрэгсэн ур чадвар гэдэг маань хамгийн одоо том манай байгууллагын хувьд бол хамгийн том үзүүлэлт. За энэ нь болохоор одоо мэрэгсэн ур чадвар бүтээмж гэдэг маань одоо мэдээж одоо хүн болгон ярих нэг сэдв мэдээж одоо ур чадвартай хүн л одоо бүтээмж илүүтэй байна. Дээрэс нь арай илүү одоо чанартай бүтээгдэхүүн гаргана гэсэн үг. За одоо мэрэгшин гэдэг маань өөрөө бас нэг хугацааны хувьд ч гэсэн нэг бас шаардлагатай байдаг шүү дээ. Ер нь одоо манай мэрэгчлийг яг нэг 3 жил болоход аюу хүмүүс нэлээ одоо ур чадвартай бүтээмж өндөртэй болж болдог. Ер нь бол хурд мурдны хувьд ч гэсэн илүү сайн болоод эхэлдэг. Ер нь одоо альж готл ер нь бол одоо бүтээгдэхүүн ирж байгаа бүтээгдэхүүн болго маань өөртөө хамгийн гол нь тий одоо яг адилхан дандаа юм ирэхгүй. Тэгэхээр өнөөдөр хэдэн
100 готлол зуулуулж өөр байх магадлалтай. Тэгэхээр тэр болгон дээр бол тухайн хүний ур чадвар одоо нөгөө мэдрэмж энэ бүх юм бас нөлөөлж байдаг. Тэгэхээр манайх цаа нэлээд одоо мэрэгсэн тал руугаа. Ерөнхийдөө чиглэлдээ бол аяг үнцэнтэй боловсруулалт бэлдээд яваад байна шүү дээ. Та түрүү алсын хараагаа нөө хэглээг урсгч нөөцийг хэмнэ гэдэг лээ. Тэгэхээр энэ бол угаасаа одоо ингээд орчин үеийн бүх бизнесүүд угаасаа алсын хараандаа бизнес модельтэй тусах ёстой юм шаардлагууд болж байна. Одоо доктортой хөгжил үзэл баримтлагууд тий. Тэгэхээр яг би яг танахаас юу сонирхож байна гэхээр танах бол мэдээж одоо хог хаягдлын менежмент тийм бодлоготой байж байгаа тийм ээ. За мэдээж усны хэрэглэн дээр байгаа. Тэгэхээр энэ 3-4 үндсэн чиглэл байгаад байгаа шүү дээ. Тэгээд одоо алсын харааг харсан ч гэсэн энэ дээр бол тодорхой стратегиуд байгаа бах тий. Тэр тал дээр жаахан дэлгэрүүлж ирвэл хог хаягдлыг яаж одоо менежмент чинь усны хэрэглэн дээр юу болж байна гэдэг. Ер нь бол одоо нөөц гэдэг маань өөрөө айгаа том хутган шүү дээ. Зөндөө олон юмны нөөц үүдэг. Хүний ер нь бол бас их эдийн засгаа бас нэлээд зарцуулдаг, нэлээд үнэтэй зарцуулдаг юмны нэг нь яах аргагүй гутал хувцс байдаг. Тэгтээ бол илүү гуталтай арай илүү мөнгийг зардаг. За тэгэхээр энэний одоо хэрэглээг уртсаж байна гэдэг маань өөрөө бас тухайн одоо өрх хүнд одоо хувь хүнд ч гэсэн эдийн засгийн хувьд одоо нэгдүгээр том одоо нэмэртэй болно. Хоёр дахь юм бол одоо дэлхийн хог хаягдал дээр одоо нэлээд багасгаж байгаа гэж бас харж байгаа. За мэдээч одоо шинэ гутал авал 1 жил өмсөөл хаях уу, хаяад хог хаягдал болох уу, 3 жил өмсөх үү, энэ дээр бол бас нэлээд одоо ялгаатай байдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо хог хаягдал дээр дэлхийн одоо байгаль дэлхийдээ бас ээлтэй ийм бизнес одоо ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа гэж бодож байгаа. Хувцсан дээр ч бас ялгаагүй. Нөөц дээр хэм бол усны нөөц байна. За усыг бол бид нар мэдээж одоо манай ихэнх одоо нөгөө үйлчлэгээ маань ер нь устай маш холбоотой. За тэгээд яг зарим одоо яг шууд бас саарл ус бол хэрглэж болохгүй яагаад гэвэл одоо юмны өнгө алдах. Тийм нөгөө эрсдэлтэй учраас саарл усыг бол яасан ч хэрглэж болохгүй байгаа. Тэгээд зүгээр яг бид нар нөгөө хуурай хийм цэвэрлэгийнхаа одоо хөргөх технологи юм уу? Тиймэрхүү технологи дээр бол одоо буцаж нөгөө усаа асахгүйгээр одоо банкнд ингэж хийгээд буцааж хөргөөд ингэ ашиглах. Хувцсан дээр биш зөв машин хөргөх юм технологиуд дээр усыг хэмнэх юм нөөц. Ийм ажил хийж байна. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг нөөцийг хэмнэх гэдэг энэ бодлого нь бас нөгөө хүний нөөцийн бодлоготойгоо холбогддог гэж хэлсэн. Яг энэ яг яаж холбогддог, тэнд ямар стандарт үйлчлэх тэр жаахан дэлгэрүүлэх. За хүний нөөц гэдэг маань мэдээж одоо хамгийн үнэт нөөц байгаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хүний нөөц дээр манайх одоо хүн болгоны хийж байгаа өдөр тутмын бүтээмж бас мөн адилхан програмаар одоо өнөөдөр ийм ажил хийлээ, тийм ажил хийлээ тоошрогтой бас ингээл тэн дээр хэдэн одоо бодис одоо юу зарцуулсан гэл те энэ бүх юм маань бүгдээрээ одоо нөгөө програмаар ингээд хэмжигдээ явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүний нөөц маань өөрөө ур чадвартай дээрэс нь нөгөө хурдтай бүтээмж одоо сайтай байх юм бол нөгөөх нөөцүүд маань бас тодорхой хэмжээгээр бас хэмнэгдээд ингээд дагалдаад хэмнэгдээ явдаг. Тэгэхээр нөгөө одоо анхлан шинээр орж байгаа одоо ажилтан гэх юм бол бид нар мэдээж сургаж авна. Энэ төрлийн одоо сургууль бол байхгүй. Бид нар өөрсдөө урдах мэрэгчлэлтэнгүүдээрээ өөрөө сургалтынхаа төвөөр дамжуулаад энэ одоо шинэ ажилтнаад сургах, ажлын байран дээр сургах энэ ажлыг бол одоо давхар хийгээ явдаг. Тэгээд энэ дээрээ болохоор бас програмдаа бас бүртгэл үүсгээд за тухайн ажилтны өдөрт хийж байгаа бүтээмжийг одоо шинэ ажилтны бүтээмж бүгд одоо ялгаатай байдаг байхгүй. Тэгээд энэ нь одоо ингээд нөгөө алхамаар нөгөө өртөгчдүүдээр ингээд бичигдэл нөгөө хүн маань одоо 1 сарын дараа 2 сарын дараа гэхэд тэр хүний бүтээмж нь муу адилал одоо дээшлээд явна гэсэн үг шүү дээ. Ер нь бол дээшлээд явдаг. Тэгээ энийг бас бид нар байнга одоо бүртгэл ингэж явдаг. Өөрөөр хэлбэл одоо танай бизнесийн алсын хараа тэр нөгөө нэг ажилтнуудын ур чадвар үнэлгээ тэгээ бүтээмжтэй ингээд холбогдоод ингээд явчихсан шүү дээ. Тийм. Тэгж ойлгож байна. Ер нь бол тэр маань ч гэсэн өөрсдөөс нөөцийг хэмнэл явж байгаа гэсэн үг тийм. Бас оновчтой шийдлээ. Тэгээд миний мэдхээр бас та ерөөхдөө ингээд одоо 17-8 жил бизнес эрхлэнэ гэдэг чинь бас одоо доктортой бизнес эрхэлж байгаа нэг шинж шүү дээ. Тэгээд доктортой ингээд өсөж тэлж яах гэдэг чинь бас тийм амар ажил биш. Тэр тусмаа та ингээд эмгтэй бизнес эрхлэх шүү дээ. Ер нь яг зүгээр яг энэ онцлогийн талаар та ярил те. Яг эмгтэй бизнес эрхлэгч гэдэг та бас сүүлийн үед анзаархад бол нэлээд их суралцаад явж байгаа юм.
захирал хүнтэй яг энэ тал дээр ярил. Тийм эмэгтэй бизнес эрхлэгч нар чинь их олон ямыг бас амжуулах шаардлагатай байдаг штэ. Ер нь бол одоо хувь хүн талаас ч гэсэн одоо чинь ажил амьдрал гэр бүл те нөгөө нэг дээр үед бол бид нар баланс гэж мэддггүй байлаа. Одоо бол тэнцвэртэй амьдрах баланс гэдэргээл одоо нэг тиймэрхүү одоо юм байгаад байна. Тэр нь бол үнэхээр одоо зөв юм байгаад байгаа. За эмэгтэй хүний хувьд бол маш олон юмыг зэрэг амжуулах тийм чадвартай мүү гэж би хардаг. Дээрэс нь маш хариуцлагатай, дээрэс нь одоо үнэнч одоо юу гэдэг нь те тууштай мууштай ийм чанарууд л эмэгтэй хүнд одоо айгүй илүү байдаг гэж хараад байгаа. Сүүлийн үеийн одоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг харахад бол ихэвчлэн одоо маш амжилттай бизнес ингээд те олон жил тууштай нэг юмны хадталтай уугуцдагдаг тэгсэн хэрнээ бол одоо нөгөө хүнд одоо те нөгөө үнэнч одоо хариуцлагатай гэдэг чанараараа эмэгтэй хүмүүс л давуу юм уу гэж би хараад байгаа юм. Тэгээд эмэгтэй бизнес эрхлэгч нарт бол мэдээж тулгамддаг нөгөө асуудлууд бол байдаг. За сүүлийн үед бол эмэгтэйчүүдийг тэмцсэн бизнес эрхлэгчдийг тэмцсэн янз бүрийн олон одоо байгууллага дэлхийд ч байж Монгол улсад ч байна тий. Тэгээд бид эмэгтэй бизнес эрхлэгч нар бас нэг хамтраад бие бинийгээ дэмжих юм айгүй хөдөлгөөн сүүлийн үед бол их олон болж байна. Ер нь эмэгтэй бизнес эрхлэгчид маш олширч байна уу гэж би хараад байгаа. Одоо нөгөө эмэгтэй бизнес эрхлэгч ялангуяа гендерийн ойлголт маань нөгөө доктортой хөгжлийн үзэл баримтлалын нэг том хэсэг байгаад байгаа тий. Тэгээ энэ нь одоо юу гэдгийг таасаа ярил олон улсын янз янзын санаач хөтөлбөрүүд байдаг. Яг танай бизнестэйг танд ямар давуу талыг олгож байна бас тий. Одоо янз янзын жишээ нь ингээд янз янзын санхүүжилтийн тийм боломжууд байдаг ч юм уу тий. Ер нь бол санхүүжилтийн боломж маш ихтэй ер нь тий. Гэхдээ бол яг одоо бид яг манай байгууллагын хувьд бол яг өнөөдөр бол олон улсад санхүүжилт авъя гэсэн тийм одоо яг хүсэл одоо тавиагүй л байгаа. Ерөнхийдөө судлаад ийм байд юм байна гэл ингээд явж байгаа. Ерөнхийдөө одоо Монгол сая нэг дэлхийн эмэгтэйчүүдийн худалдаа аж ахуйн танхим гэж байдаг. За энэ танхимын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдэл гээд за дэлхийн 120 гаруй орныг хамарсан маш олон мундаг эмэгтэй бизнес эрхлэгчид энэ танхимд одоо нийт хамрагдаад ингээд байж. Тэгэхээр энэ бизнес эрхлэгч эмэгтэйчүүд жилдээ нэг удаа нэг том одоо биенийхээ туршлагыг хуваалцах одоо бие биендээ одоо нөгөө бизнесээ танилцуулах юм том арга хэмжээ ингээд болд юм аа. Тэгээд энэ дээрээс бас тэргүүн одоо бизнес эрхлэгчтэй бас одоо шагнал урамшуулах ийм үйл ажиллагаас зохион байгуулдаг. Энэ дээрээ одоо хэрвээ одоо энэ шагнал гэх юм уу те энэ бизнес энэ байгууллагт одоо идэвхтэй одоо ийм одоо шагнал авсан аюу олон давуу эрхүүдийг тэр байгууллага олгодог. Нэгдүгээрх нь бол мэдээж санхүүжилтийн асуудал байгаа. Хоёрт одоо янз бүрийн одоо олон улсын сургалтууд байна. За тэгээд бизнес эрхлэгч хүмүүсийн хооронд нь холбох гэх мэт одоо маш олон одоо давуу талуудыг одоо энэ байгууллага өгдөг. Тэгээд манай байгууллагын хувьд болохоор 2024 оны одоо шилдгээр шалгарсан Монгол улсаас хоёр бизнес эрхлэгч эмэгтэй. Нэгдүгээр нь Говьалтай аймгийн бизнес эрхлэгч эмэгтэй, нэг нь одоо манай байгууллага байж байгаа. За тэгээд сая Испани улсад болсон энэ оны хурлаар манай байгууллага миний бие очиж тэр шагналыг бас гардаж авсан байж байгаа. Тэгээд яг энэ шагналыг авснаар болохоор маш олон давуу талууд үүссэн. Бид нар одоохондоо бол яг ингээд нөгөө одоо мэдэхгүй шүү дээ. Одоо энэ ингээд шагнал авчиж одоо ийм давуу тал гардыг байна гэдгийг мэдэхгүй байсан. Одоо сая ингээд судлаад ахаар зэрэг үнэхээр их нөгөө боломж одоо байд юм бэлээ. Тэгэхээр дэлхийн эмэгтэйчүүд бас бие бинийгээ дэмжиж байна. Монголчууд бас Монгол эмэгтэйчүүд бас бие бинийгээ энэ бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бас бие бинийгээ маш их дэмжиж байгаа. Тэрэнд нь одоо бас баяртайгаа. Ер нь бол эхлээд эхний нэг хэдэн жил мэлж одоо бас тиймэрхүү юм байдгүйсэн. Одоо сүүлийн жилүүд айгу идэвхтэй нэмэгтэйчүүд бие бинийгээ дэмждэг юм сайхан хандлага дэлхийд болон Монгол улсад бий болж байна да. Одоо нэг орноос хоёр компани шалгуулад нэг нь танах болсон гэхээр тодорхой мэдээж яг шалгуурууд байгаа те. Яг юунд одоо тийм танай бизнес яг юунд нь болоод танай бизнес юугаар илүү онцлогтой болоод энэ шалгуулалт ороод шагналыг аав гэдэг дээр. Энд одоо янз бүрийн бизнес эрхлэлдэг хүмүүс оролцсон юм байлаа. Тэгээ энэ жил бол нэг 12
Тийм эмэгтэй бизнес эрхлэгч энэ шагналыг авсан байгаа. За манай компанийн хувьд бол яг юугаар гэхээр яг дэлхийн хог хаягдлыг багасгаж байгаа гэдэг утгаар тэгээд эко одоо нөгөө нэг бас биднээсээ хийж байгаа нөгөө үйл ажиллагаанд одоо тэгээд туршдаа 17 18 жил баг энэ манай бизнес үргэлжилж байна те. Тэгээд энэ одоо юу гэдэг зүйлсийг л үнэлсэн болов гэж бодсон. Ер нь бол нэлээ шалгуур бас юм асуулт юмнууд нь нэлээ өндөрлөл байсан. Тэгээд бид нар бол байгаа юм л танилцуулаад явуулж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч байсан Монгол улсаас шалгарсан да бас баяртай байгаа тий. Үүсгэн байгуулах захирал удирдлага нь эмэгтэй бас ингээд ажилчнуудын бас тодорхой нь бас тэдөө эмэгтэй гэсэн бас нэг зүйл байдаг санаж байна тий. Танай компанид яг харьцаа ямар байна? Манайх нэг 75-25 ч юм уу нэг тиймэрхүү харьцаатай байгаа. 75% нь эмэгтэй. Тий эмэгтэй хүмүүс ажилладаг. За 25% нь бол эрэгтэй залуучууд ажиллаж байгаа. Тэгээд эмэгтэйчүүд маань ер нь бол бас ажилсагч бас хариуц түрүүний яг хэлдэг шиг ялгаагүй ажлын байран дээр бас тийм л байдаг эмэгтэйчүүдийн тий. Тэгээд ер нь бол эмэгтэй бизнес эрхэлж байгаа хүмүүсийн одоо бас нэг арай бас нэг өөр манай байгууллагт бас нэг өгсөн нэг 2 жилийн өмнө Голомт банкын худалдаа ажилтнуудын танхим 2-оос Women Owned гэдэг юм эмэгтэй бизнес эрхлэгч гэсэн юм тэмдэгт олон улсын юм тэмдэгт байдаг байхгүй. Тэр тэмдгээр манай байгууллагыг одоо хамгийн анхных нь Монголд 4 байгууллагыг шалгаруулж ирсэн эмэгтэй. Тэгээд тэрэнд бас манай байгууллага бас оролцоод манай байгууллагыг шалгаруулад ингээд тэдний бас анхдагч нь болсон. За тэгээд Women Owned дэлхийд бол яадаг вэ гэхээр тухайн бүтээгдэхүүн дээр одоо тэр тэмдэгт байршиж ах юм бол одоо энэ одоо эмэгтэй бизнес эрхлэгчтэй бүтээгдэхүүн дээр нэг тийм тэмдэг байдаг. Тэгээд тэр тэмдгийг хүн харах юм бол одоо Монгол улсад одоо нэвтрээд 2 жил болж байгаа. Гэхдээ одоохондоо бас магадгүй одоо зарим эмэгтэйчүүд мэдгүй ээж магадгүй хүмүүс мэдгүй бас магадлал өндөртэй тий. Тэгэхээр ер нь энэс мэддэг аваарай гэсэн тий 2W үсэг байж байгаа. Тэгэхээр энэ тэмдэгтээ бараа хэрвээ байж ах юм бол энэ цаана одоо эмэгтэй бизнес эрхлэгч байд юм байна. Эмэгтэй ажилчид их олон байд юм байна гэсэн утгыг одоо тэр тэмдэг илэрхийлж байгаа. Тэгэхээр бас бие бинийгээ дэмжихийн тулд энэ нөгөө тэмдгийг бараан дээрээ байршуулдаг. За олон улсад бол нэлээ одоо олон жил болж байгаа юм тэмдэг. Тэгээд олон улсад одоо гадаад орнуудын эмэгтэй бизнес эрхлэгчид бол энэ тэмдгийг ашигладаг байгаа. Монгол улсад 2 жилийн өмнөөс аль бие ёсоор энэ тэмдэгт орж ирээд тэгээд одоо эмэгтэй нэлээ олон гишүүдийг бас нөгөө нэг органик шишг гэдэгтэй төстэй нэг олон улсын санаачлал олон улсын санаачлал. Тэгээ бас энэ Women Owned тэмдэгтийг бас ашиглаж байгаа одоо энэ тэмдгийг авсан бас байгууллагууд бас нөгөө бас олон улсын санхүүжилт одоо юу гэдэг тийм ногоон зээл одоо бүх юмд хөнгөлөлтөө байдлаар оролцох бас дээрээс нь сурвалжууд одоо маш олон бас юмд оролцох даваа шиг бас хэлдэг тийм. За зөвхөн мэдхэд илүүтэхгүй илүүтэхгүй. Тий. Танай бас үзүүлснээс гадна нөгөө 2-3 төрлийн бэрийн төгжүүлсэн тий гялтгануу за нэг юм цэмцэг нүүрчлээ тий. Тий. Ерөнхийд яг энэ талын яг чиглэл ямархуу яг цаана бас стратегтэй байна бодлого юу байна тий. Ер нь бол яг гутлын тухай ярьж итл чинь бас тэгэл хөлийн эрүүл ахуй бас хамт дагалдаа явдаг. Тэгэхээр нөгөө хөлийн эрүүл ахуй гэдэг маань өөрөө одоо хөл гэдэг маань одоо хүний хамгийн чухал эрхтэн байгаа гэдэг. Хөлний одоо жишээ нь уланд гэхэд нэг 27 булчин байдаг гэж байгаа тий. Тэгээд дээр нь одоо нэг нөгөө үе шүрмэстэй 100 шүрмсийг тэр доор тэр хөлөнд байж байгаа нөгөө үе нөгөө яс ингээд бэхлээ дээрэс нь булчин гэл хөлөнд ч одоо хичнээн маш олон одоо нөгөө эргэтэн системүүд дээршээ нөгөө хүний одоо нарыг хэсэг бүтээдэг хань л та. Тэгэхээр хамгийн чухал эргэтэн маань өөрөө хөл байд юм билээ. Хөл гэхээр одоо тавхаа гэж хэлэх юм уу те. Тэгэхээр тэр болохоор дандаа нөгөө битүү орчинд байдаг учраас нөгөө хөл чинь өөрөө одоо нэм бактери одоо дээрэс нь одоо муугөнцөр одоо юу гэдэг тий тийм үржүүлэх хамгийн одоо таатай орчин гэж үздэг. Тэгээд энийг одоо бид нар хамгийн чухал нь одоо энэ хөлийн эрүүл ахуйг одоо зөв байлгахад юу хэрэгтэй вэ гэдэг талаас нь ингэж тэгээд энэ бүтээгдэхүүн хөгжүүлэх нь зөв юм байна гэд. За манай дээр болохоор одоо мэдээж одоо цэвэрлэх нь 1 номер хүн бол заавал зөв гутлаа өмсөж явах хэрэгтэй хөл твтэйхэн. За 2 дахь юм бол зөв гიშгэхийн тулд одоо зөв уулгах шиг хэрэглэх хэрэгтэй.
За энэ зөв уловч хэрэглэнэ гэдэг маань өөрөө бас одоо эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой байдаг. За тэгээд гуравт гэх юм бол одоо нөгөө хөлийн эрүүл ахуйн дээр бид нар одоо хөл одоо хамгийн тархлаа сайн байхын тулд хөлийг одоо маш сайн чийгшүүлж авах хэрэгтэй мөлий. Тэгэхээр тентэн зориулаад бас нэг тос. За тэгээд одоо заавал тийм нөө эвэршгүй байх нь бас аюу чухал байдаг. Хөлөнд бас эвэр өсгөр тэр мөөгөнцөр дээрэс нь одоо нөгөө хөлийн одоо үүм ч юм одоо янз бүрийн бас сүрэг дагавар маш олонтой. Тэгэхээр зэрэг бас нөгөө тэрийг одоо гуйжуулж авах хэрэгтэй юм л дээ. Тэгэхээр нэг хөлийн маск гэл ингээд тиймэрхүү бүтээгдэхүүнийг бид нар хөгжүүлээд ингээ явж байгаа. За гутлын үед бол зөндөө гутал арчилгааны бүтээгдэхүүнүүд маш олноор одоо сүүлийн үед бол ганц гутлын тос биш шүү дээ тий. Гутлан дээр одоо нөгөө өмсөж байгаа энэ нөгөө юу загвар юу стил юунаас хамаарат бүх одоо гутал арчилгааны бүтээгдэхүүн маш олон төрөл болсон байж байгаа. Тэр төрөл болгон дээр бид нар бас ажиллаад гэлтгоноор бренда одоо хөгжүүлээд ингээ явж байгаа. За цэмцэгнүүр гэдэг маань өөрөө уловчнууд байгаа. Зөв. Янз бүрийн одоо нөгөө нумтай нумгүй тий уловч хүний нөгөө хөлж байгаа угаасаа нумтай нумгүй гэл одоо нөгөө янз бүр байгаа шүү дээ. Тэгээд энэ та зүгээр яг тэр уловчин дээр зүгээр ингээ нэг хүний нөгөө хөлийн эрүүл мэнтэй яаж холбогддог энэ уловч нь яг үүрэг юу гэдгийг бас нэг тийм зөвлөгөө маягаар одоо подкастын төгсгөж байгаа юм чи сүүл рүү нэг хэлсэн дээр гэж бодож байна тий. За би нэг уловч бариад ирсэн. Тий. За энэ болохоор зэрэг манай дээр цэмцэгнүр гэдэг юм нумтай уловч байгаа. Ном гэдэг маань одоо энэ нөгөө нумтай одоо янз бүр л байдаг л да. Энэ ер нь одоо яг ингэдэй хүний нөгөө нэг хөлний гიშгэлтийг ингэж хинждэг янз бүрийн багж магж одоо гадаад орнд бол байгаа. За манад бол арай зарим газар бас байдаг юм шиг. Ерөнхийдөө бол хүн бол уловчийг ягаад заавал сонгох байнга ингэ сонгох вэ гэдэг маань өөрөө хөлийн эрүүл ахуй төрөний нөгөө бактери нөгөө ням вирус хамгийн ихээр нөгөө урчдаг газрууд маань одоо ерөөсө хөл байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө уловч маань өөрөө маш цэвэрхэн байх хэвээр. Тэгэхээр нөгөө уловчлохоор янз бүрээр нь бид нар хийж байгаа. Тэгэхээр нөгөө одоо аль удиралд ямар уловч хэрэглэх вэ? Ямар гутлан дээр ямар уловч хэрэглэх вэ гэдэг чинь бас айгүй чухал. За хоёр дахь юм бол уловч маань өөрөө юу одоо нэг хүний хөлийн гიშгэлтээс шалтгаалаад одоо хүмүүс чинь одоо дали татгшаа гадагшаа тий тэгш биш одоо янз бүрийн байдлаар хөлийнхөө жинг одоо буруу газараа ингэж авч ингэж байгаа тий. Тэгэхээр энийг одоо зохицуулах үүднээс энэ нумтай уловчнууд ингэж байдаг. За тэр нумтай уловчнууд маань өөрөө болохоор одоо хүнийг зөв гიშгэхэд маш их тустай гэсэн үг. За жишээ нь өндөр өсгөдөө гутлан өмсөж байгаа хүн гэх юм бол одоо хөлнийхөө 3/1 дээр нь одоо ингээд өөрийнхөө биеийн жинг ингээ аваа явж штэ. Тэгэхэд одоо ядаж одоо 3/1 дээр байна гэх юм бол тэр хүнд одоо байнга өндөр өсгөдөө гутлан өмсөх юм бол эрхийн уруунд ясуугах ч юм уу те. Ингээд нөгөө одоо бас нэг өөр одоо сөрөг дагавар ихтэй. Тэгэхээр зэрэг өндөр өсгөдөө гутлан өмсөж байгаа хүмүүс ядаж одоо нөгөө хөлийн салаавч хөлийнхөө одоо жинг одоо жоохон баг одоо тэнд ачаал өгч юм уу. Ийм байдлаар хамгаалах ийм хэрэгслүүд болохоор энэ уловчонд үүргүүд нь одоо янз бүр байгаа даа. За тэгээд ер нь одоо маш хамгийн гол юм зөв гიშгэх юм бол эрүүл хөлтэй, эрүүл өвдөхтэй, эрүүл түнхтэй, эрүүл нуруутай ийм л байх юм үндсэн нь бол ийм л юм байна. Тэр нөгөө эрүүл ахуйн талаас нь болох юм бол тэр ням бактери эн чинь бол зүгээр өвчин шүү дээ. Тэгэл биед одоо хамаг хорт бодисыг тэгэл түгэнэл гэсэн үг. Тийм учраас гутлаа хамгийн гол нь амьсгалдаг зөв тий. Тэгээд ийм гутлыг одоо сонгох хэрэгтэй. Хит бас хуучирсан гутлал өмсөх бол хэрэггүй гэж бас зөвлөх хэрэгтэй тий. За. Айгу ашигтай мэдээлэл. Тэгэхээр би сая нөгөө бас нөгөө гүйлтийн пүүз авахгүй тэр номны талаар бас нэлээд судалсан л да. Ингээд нөгөө чиний хөлийнх ном янз янз байдаг. Тэгээд ойлгосон зүйл нь болохоор их долбочийн нэг одоо машинаар зөөрлөл энэ амаржины үргэлж гүйцэтгэх тийм шүү дээ. Нөгөө гიშгэлтийн тийм яах ингэж гიშгдэг бол тохируулдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр бол танаа бүтээгдэхүүн бол одоо зүгээр нэг бүтээгдэхүүн биш бас айгүй судалгаатай шинжилгээ. Судалгааны шинжилгээ ухаан тал тийм гүйлтийнх нь мэдээж гүйлтийн пүүз чинь тусдаа байгаад байгаа. Тэрийг бас маш зөв сонгох хэрэгтэй. Магадгүй одоо нэг арсмэр томор авбал бас илүү зүгээр гүйлтийн пүүзийг бол тий. Арсмэр яг тулцсан арсмэртэй ах юм бол бас хөл холгох ч юм уу эсвэл гүүхэд бас удаан гүүхэд бас тухгүй байдал мэдрэгдэх бас магадлалтай. Тийм болохоор гүйлтийг ер нь бол гутлалгон өөрөө яг л өөрийнхөө зөгцсөн яг өөрийнхөө хөл гიშгтэл нэвтэхэн гутлалыг сонгох нь чухал л да. За тэгэхээр подкаст маань өндөрлөгч зүгээр хамгийн сүүлийн асуулт болгоо сонирхоод асуухад
Таавал ингээд одоо нэг үе бодвол ингээд бизнес өдөр тутмын ажилд бол арай бага орсдог болсон те тодорхой ингээд менежментийн систем явж जैन те ажилчид нь одоо мэрэгчсэн ингээд явж जैन. Та яг зүгээр хувь захирлынхаа хувьд та цаашдаа яг өөрийгөө бас яаж хөгжүүлэх, ямар шин зүйл суралцъя гэж бодож байна. Тэгээ энэ тал дээр сонирхолж ирвэл суралцах юм ч одоо барагдахгүй гэдэг чинь ер нь бол одоо ингээ орчин үеийн мэдээлэл бол маш ихтэй болт байна тий. Бизнес хийх ч гэсэн мэдээж одоо мэдээллийн баз энэ нэрэн зүүн хүн болгоны ярьж байгаа бүх юм чи одоо ингээл нөгөө нэр эдний энэ чинь ингүүл зөв ч юм уу ингүүл яасан ингээл үргэлж л одоо суралцаж үргэлж уншиж ингээ сонсож одоо сайхан гоё подкастууд одоо сайн одоо туршлагатай хүмүүсийн ном подкаст агиох бий болсон байна. Тэг ямар нэг байдлаар нэг одоо бараг тэд нар ч одоо миний ментор гэх юм уу тий бараг тийм болчиход байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо тэрийг одоо сонсоод нэг шинэ юм хэрэгтэй үг сонсох юм бол тэрийг дамжуулах жишээ тий ингээл одоо ингэхээсэн тэхээсэн гэсэн бодолтой. За ер нь одоо сурах юм бас их байна. Тий. Сурна гэдэг чи одоо бизнес эрхлэгчдийн нэг лайфстайл болцсон гэдэг шүү дээ. Сурах юм бол их байна. Тэгээд барагдахгүй бол тийм үл гэж бодож байна да. Тий. За баярлалаа. За ингээд бизнесийн подкаст энэ түрээд өндөрлөе гэж бодож байна. Манай зочноор CSL компани үүсгэн байгуулагч, за Shoes Love брендийг үндэслэгч Чимзээ Орслоо ингээд таны цаашдын суралцах үйлсэд бизнесээ хөгжүүлэх үйлс чинь амжилт төсөй. За баярлалаа. За баярлалаа.